За хэдүүлээ одоо ингэ. Одоо хэдүүлээ жолонгийн бизнес ярихаас өмнө энэ зургийг харъя. Энэ юу харагдаж байна? Бяцлаг байна. Өөр юу харагдаж байна? Савлгаатай юм байна. Өөр юу харагдаж байна? Шошготой байна. Бизнесийн амар өөрөөр харж байна шүү дээ. Ингээ хөдөө орон нутагт нэг яг бүтээгдэхүүнийх нь нэр төрөл талаас нь айгүйх фантазлаад байсан баггүй. Тэгсэн та нар бяцлаг гэдэг шууд харчингуудад шошготой байна, үнэтэй байна, ярилгатай байна гэж шууд бараа шиг хараад явчихж шүү дээ. За тэгэхээр энэ бол бяцлаг байгаа. Монголд үйлдвэрлэсэн сарлагын бяцлаг байгаа, үхрийн үнэний бяцлаг байгаа, ямааны бяцлаг байгаа тийм. Тэгээ энэ бяцлагнуудыг Монголд үйлдвэрлэж байгаа. Дэлхийн зах зээл дээр гарахад яг бэлэн болчихсон. Стандартын дагуу хийгдсэн Швейцар бяцлагнууд шиг тэр стандартаар хийгдсэн бяцлаг байна. Тэгэхээр Швейцар гэж нэг уулан дунд амьдардаг нэг жижигхэн улс дэлхийн зах зээл дээр мангар их мөнгө олдог байхгүй ямар ч уул уурхаагүй мөртлөө. Тэг яаж орлого олоод байд юм бэ гэхээр тэр уулын мухарт амьдарч байгаа олон хүнээр маш жижиг үйлдвэрүүдийг олноор нь ажилуулж байгаа л тэгэл экспортод аюул чанартай юмнууд гаргаад байдаг байхгүй. Тэгээд нөгөө уулаар явдаг учраас нөгөө машин зам байхгүй. Ах тэрэг байхгүй. Яг тэр нөгөө 100 жилийн өмнө ядуу байх үедээ Швейцарууд юу сэтгэсэн бэ гэхээр нөгөө цүнхэнд аль болохоор олноороо багтдаг хөнгөн заварг мориорч хамаагүй авч явал экспортлж болдог тийм хөнгөн юм үйлдвэрлэх гэсээр хагаад цаг үйлдвэрлсэн, эрүүл мэндийн тоног төхөөрөмж үйлдвэрлсэн. Тэгээд бяцлаг үйлдвэрлсэн баггүй юу? Тэгсэн чинь бяцлаг манайхтай адилхан ингээ малтаа мөртлөө тэр олон малын бүтээгдэхүүн дотроос яагаад бяцлагийг дэлхийн зах зээл дээр гаргахаар шийдсэн бэ гэсэн чинь бяцлаг өөрөө маш их мууддаггүй бүтээгдэхүүн юм байна л та. Бид нар хүүхдүүд гид зөвдөхөр юу өгдөг лээ? Тэгээ гидс нь яадаг үлээ бяцлаг гэхээр бүр зүгээр очдог тийм үстэй. Шатаа гарч ирсэн шууд зүгээр очдог тийм. Яагаад зүгээр болд юм болоо? Ашигтай бичил элемент ихтэй. Ашигтай одоо манайхаас ашигтай бактери ихтэй. Хийвч шиг микробиологч гэж ярьж штэ шууд. Угаасаа манай сургалтанд сурсны дараа бид нар өчөөгөн жижиг хэмжээний микробиологч нар болж гарч байгаа байхгүй угаасаа. Яг л жорлон чинь тэр чигээр биологи юм чинь. Тэгсэн чинь яаж нөхөр бяцлаг гэдэг бүтээгдэхүүн дотор ашигтай элементүүд маш их байдаг. Ашигтай тэр энзимүүд маш их байдаг юм. Тэр нөхөр нь бүр яадгүй гэхээр бүр төрөнгийн заа юм. Эргэн тойронд байгаа муу бактерийг шууд идэж устгадаг юм л. Устгадаг ийм чадвартай. Ийм шиг чадвартай. Тэгэнгүүт бяцлаг гэхээр бас хатчихад байгаа байхгүй нөгөө ашигтай бактериуд нь идээд нөгөө гид зүвдэгдэг юмнуудыг бүгдийг байхгүй болгочихсон. Тэгэхээр би жорлонгийн бизнес, бяцлагын бизнес хоёрыг төстэй гэж хэлэх гээд байна. Бид нар одоо жорлонгийн бизнесийн тухай ярих гэж шүү дээ, тийм ээ? Жорлонгийн бизнес, бяцлагын бизнес хоёр төстэй. За яагаад төстэй вэ? Яг үнэ. Бүгдээрээ биолог, тийм ээ? Бүгдээрээ биолог, микробиолог дээр үндэслэсэн бизнес байна шүү дээ. Микробиологоос сайн ойлгож чадвал бяцлагын бизнес чих юм байна. Жорлонгийн бизнес чих юм байна, тийм үү? За тарг гэдэг чинь юуны бизнес вүлээ? Юугаа ойлгож хийдэг вүлээ бид нар? За хөрөнгө ойлгож хийдэг. За хөрөнгө гэдэг чинь юу вэ? Бас энэ дотор байгаа бичил элементүүд, бичил биетнүүдийн амьдрал. За тэгэхээр зэрэг хэдүүлээ одоо жорлон байгуулнаа. Одоо жорлон байгуулахын тулд бид нар тэр жорлонд хийх, тэр жорлонгийн чинь бизнес болохын тулд хамгийн түрүүнд мөнгө хэрэгтэй. Тэр жорлонд хэн нэгэн мөнгө төлөх хэрэгтэй. Олон хүн мөнгө төлөл бизнес цэцлэх гээд байдаг. Ганцхан оюунгөрл мөнгө төлөл бизнес болохгүй тэгээд ганц хүнийг төсөл болоод өнгөрөх гээд байдаг. Тэр олон хүнийг жорлон байгуул гэж мөнгө төлүүлнэ гэж. Та нар чадах уу тэгэж гараад. За одоо шунхлагийн ажилчид хариул да. Энд байгаа шунхлагийн 50 хүн гараад шунхлагийн 800 хүнийг жорлонгоо өөрчлөлтөнд мөнгөний гаргаж чадах уу? За чадна гэж амаараа өгч. Чадна нэг. Жорлонгийн та нар ингээд байгууллагын дээр ажилч дээр очиод, найзууд дээр очиод хөөш хэдүүлээ жорлонгоо өөрчлөлтөнд мөнгөө төлөё. Бүгдээр мөнгө гаргаж өөртөө мөнгө гаргаж жорлонгоо өөрчлөлийг гэвэл хүнээс мөнгө гаргуулж чадах уу та нар жорлонд? За чадна гэж амаараа өгч. 1 2 3 5 6. За төөх биш үү? Чадахгүй гэж амаараа. За хүмүүс намайг мөнгө өгөхээр яг өгч харагдаач. Өгөхгүй гэж байна. За чадахгүй гэж байна. Чадахгүй гэж хэдэн хүн байна? Бусдад нь яагаад байгаа? Эргэлзээд байгаа мó? Эргэлзээд байгаа. Гой яриул гаргачих гээд ярьж чадахгүй унчих гээл те. Ийм байдал байгаад байна. За би өөртөө Монгол улсын хэмжээнд манайх одоо нийтдээ 28 сургалт хийж байна. 28 сургалтын дээр яг адилхан асуултыг асуусан. 28 газраас 2хан газар 100% чадна гэж гараа өгсөн. За тэрийг тавчих. 2 аймаг. 3 сайхан дараа очиг. Дууд говийнхан биш та талан гараа өргөөгөө.
Сүхбаатар гараа өргөөгөө тална. Баян хонгор. За хин өмнө говь гэсэн. Өмнө говь баян хонгор хоёр. Өмнө говийнхан бол мөнгөтэй учраас бүгд гараа өргөсөн. Баян хонгорынхан чинь бүгд ноолуур нь одоохон ноолуурын мөнгөтэй болох байгаа учраас шууд гараа өргөсөн. Ерөөсөө ноолуурын мөнгөн дээр мөнгө нь авчиг гэж шууд ярьж байгаа байхгүй. За тэгэхээр зэрэг жорлонгоо өөрчлөнө гэдэг чинь жорлонг бизнес болгоно гэдэг чинь эхлээд бизнес гэдэг чинь ямар орчин сэтгэлийг та нар шунхлагийнхан хүнээр илүүлэхгүй мэдж байгаа шүү дээ. Хүн болгон мөнгө өгдөг юм л бизнес болдог шүү дээ. Хүн болгон талханд мөнгө өгж явал яах нь вэ? Талах цэцэглэнэ. Хүн болгон бензинд мөнгө өгöd байхаар шунхлаа яагаад байгаа вэ? Цэцэглээл байгаа. Хэрвээ хүн бензин авахаа болчихвол шунхлаа яах вэ? Дампуурчин. Тийм учраас хүн болгон мөнгө өгдөг юмд бизнес цэцгэлдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр жорлондоо зориулаад хүн болгон мөнгө өгөх үү гэдэг асуултыг л хамгийн түрүүнд тавих хэрэгтэй. За тэгэхээр зэрэг бид нар хамгийн түрүүнд жорлон бизнес болгож цэцгэлүүлэхийн тулд эхний явцад бид нар хөрөнгө оруулагчийг олно. Мөнгө өгөх хүмүүсийг олно. За бид нар хамгийн гол жорлонгийн хамгийн гол мөнгө төлөх хүн хэн бэ? За иргэн яагаад гэдэг ярилцсан. Яагаад гэдэг. Жишээлбэл чамаа хэн гэдэг вэ? Нямбатын жорлонд та нар мөнгө өгөх үү? Өгөхгүй. Чи хэн бэ? Тавх цэцгийн жорлонд та нар мөнгө өгөх үү? Тавх цэцгийн жорлонд тэгэхээр хэн мөнгө өгөх вэ? Гадаад өөрөө л гарахгүй болохгүй. Тэр зэрэг ингэж байгаа байхгүй. Бидний ариун цэвэр бол бидний номер 1 өөрсдөө шийдэх ёстой асуудал учраас иргэн бол анхны хөрөнгө оруулагч байх ёстой. Иргэн анхны хөрөнгө оруулагч байх ёстой. Иргэн болгон өөрийнхөө жорлонд жоохон ч гэсэн мөнгө өгсөн байх ёстой. За ингээд ирэхээр иргэн гэдэг хүн юу болох вэ гэхээр хөрөнгө оруулагч гэдэг юм болно. Түрүү Антмор компанийн ярьсан шүү дээ. Жорлондоо хөрөнгө оруулах юм бол та үйл хөдлөх хөрөнгөтэй хөрөнгө оруулж байгаа шүү. Үйл хөдлөх хөрөнгөтэй хөрөнгө оруулахаар үн цэн нэмэгддээ шүү гэсэн. Тэр чинь үйл хөдлөх хөрөнгөнд мөнгө өгж байгаа хүн гэдэг чинь юу болж байна вэ? Хөрөнгө оруулагч болж байгаа байхгүй. Баялаг бүтээж байна. Хөрөнгө оруулагч болж байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар бол хөрөнгө оруулагчийг бодож эхэлнэ. Зүгээр нэг хэрэглэгч чиг биш. За би бизнестэй зориулж хөрөнгө оруулах уу? Өрхийнхээ амжиргаанд зориулж хөрөнгө оруулах уу? Сургууль зориулж хөрөнгө оруулах уу гэдэг ингээд бодоод эхэлж штэ. Тэгэнгүүтээ хүн хөрөнгө оруулагч хүн юу хүсдэг вэ гэхээр за ингээд хөрөнгө оруулаад жорлон барьцдаг. Хашаагийн манаараа газарт оруулах юм биш үсттэй. Миний газрын бичиг байгаа билүү? Хашааны зөвшөөрөл байгаа билүү? За энд чинь би өсчин байгуулна гэж одоо хөрөнгө оруулцдаг. Өсчний маань газрын зөвшөөрөл байгаа билүү? За энд би ингээд шунхлагийн одоо жишээлбэл станцын хажууд ингээд атморын одоо жишээлбэл юу ч гэх юм тавьчлаа. Цэвэрлэх байгууламж төр септик танк тавьчлаа. 15 сая төгрөгийн хөрөнгө оруулаад энийг тавьчих гэжээ тэр манай ингээд байрыг авчиж соёл гэж шаардаад унах юм биш үсттэй ч гэдэг юм уу те. Өөрөөр хэл хөрөнгө оруулахын өмнө юу боддог вэ гэхээр хөрөнгө оруулагч хүн болгон дандаа тогтвортой байдал байгаа юу юу гэдгийг л боддог. Уул уурхайд хөрөнгө оруулах гэж ирсэн том хөрөнгө оруулагч нар засгийн газартаа хамгийн түрүүнд ямар гэдэг гэрээ байгуулдаг вүлээ? Тогтвортой байдлын гэрээ гэдэг нь байгуулдаг. Яагаад гэвэл тэд нар мөнгө өгөх гэж байна. За миний мөнгийг ингээд баахан юмд оруулцдаг. Газрын гэрчлэгээгүй болчихгүй. Зөвшөөрөл цуслагчгүй л гэж бодно шүү дээ. Тийм учраас тогтвортой байдлын гэрээг хөрөнгө оруулагч нар хүсдэгтэй адилхан жорлон байгуулахын өмнө бид нар иргэдийгээ та жорлондоо хөрөнгө оруулаач. Тэгвэл хамтдаа ингээд нийлж тогтвортой байдлаа хангаж авъя гэж ярьдаг. 10 айлын хашаа зэрэгцээд бүгдээрээ жорлонгоо өөрчлөхөөр шийдсэн бол тэр 10 айлыг аруулангийн хинч нүүлгэж чадахгүй болж байгаа юм л да. Яагвал тэр чинь аруулаа нийлээд хөрөнгө оруулагч болоод тогтвортой байдал шаардаад эхэлж байгаа. Ерөнхий төлөвлөгөө шаардна. Ерөнхий төлөвлөгөөн дээр манайх байж ах хэрэгтэй гэж шаардна. Энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу бид нар тогтвортой амьдарч ах хэрэгтэй энэ газараа гэж шаардна. Би энэ газарт хөрөнгө оруулсан гэж шаардна. Ингэж ярьж эхэлнэ. За тэгээд иргэд бол хөрөнгө оруулахдаа хамгийн хэрэгцээтэй жорлондоо л хөрөнгө оруулах хэрэгтэй. Бизнес хийх гэж байгаа бол даат сайтай жорлонд оруулах хэрэгтэй. За сая энд надтай нэг хүн түүц ажилладаг гэж хүн ярьлаа. Би түүц ажиллуулах гэж байгаа. Миний хажууд 10,000 оюутан ирж энүүгээр холигдог. Хүмүүс дандаа түүцний эргэн тойрноор шээдэг баадаг гэж ярьж. Тэгэхээр тэнд 10,000 хүний даацыг даах жорлон тэнд хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Гэх мэтэр энэ хүн хөрөнгө оруулахдаа тулах юм бол ямар жорлонд хөрөнгө оруулах вэ? Энэ чинь миний хэрэглээд хангах юм уу? Энэ барьсан жорлон чинь тогтвортой цэвэрхэн байж чадах юм уу гэж ингэж бодчихож хөрөнгө оруулна. Бид нар огт бодохгүйгээр ямар хөрөнгө оруулдаг вэ гэхээр за био жорлон гоё учраас одоо оюун гэрлийн хийсэн алдааг яриад шүү дээ. Нутгийн шийдлийнхний хийсэн алдаа. Био жорлон гоё учраас багнуурын тэнд байдаг бензин колонкны тэнд нэг био жорлон барья гэл юу ч бодохгүйгээр бид нар хөрөнгө оруулсан байхгүй юу? 3 сарын дараа тэр жорлон төгжчихсэн. Тэгээд одоо мөнх тэр жорлон төгжээтэй. Яг л бид нар хүчин чадлыг бодоогүй, газрын зөв бодоогүй, хэрэглээгийн бодоогүй,
хамгийн гол нь цэвэрлэгээг нь бодоагүй. Тэгэхээр ийм олон юмнуудыг бодож иж хөрөнгө оруулнаа. За хүмүүс л арай гэж ингээ хөрөнгө оруулахыг зориглолоо. За би хөрөнгө оруулахаар боллоо гэдэг ингээ зориглолоо гэж бодъё. За зориглосон хүмүүс хэдэн төгрөгийн хөрөнгө оруулж чаддаг юм бэ? Хүмүүс хэдэн төгрөгийн хөрөнгө оруулж чадах вэ гэдгийг хэдүүлээ одоо туршиж үзье. За яа. За танаа ширээн дээр туршия. За би танаа ширээнээс ингэж асуух гэдэг. Хүн болгон хэлнэ шүү. За яг одоо та жорлонгоо өөрчлөхөд зориулаад өөрөөсөө хэдэн төгрөг гаргаж чадах вэ? За чи хэдийг гаргаж чадах вэ? Тоо бодох юм байна уу тийм? За оюун дээр тоо бодъё. За хэд вэ? Хэдэн төгрөгийн? Мөнгөө л хэлж. 24,000-ыг өгнө гэж байна. За чи хэд өгөх вэ? Жорлонгоо өөрчлөе л байлгүй. Тэгэхээр хэд өгөх вэ? Яг одоо зүгээр хэд байгаагаа ч хамаагүй хэлж. Хэдийг ч хэлж болно. 40,000-ыг өгье. Та хэд өгөх вэ? 100,000-ыг өгье. Чи хэд өгөх вэ? 50,000-ыг өгье. Чи хэд өгөх вэ? 50,000-ыг өгье. Чи 50,000-ыг өгье. 50,000 200,000-ыг өгье. За чи гоо чи өөрөөсөө хэдийг өгөх вэ? Эхлээд. Яг буцалтгүйгээр хэдийг өгөх вэ? Буцалтгүйгээр хэдийг өгөх вэ? 20,000-ыг өгье. Чи хэдийг өгөх вэ? 80,000-ыг өгье. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 хүн нийлээд хэдэн төгрөг өгөх юм байна? 665,000 төгрөг. 64,000 төгрөг. За 664,000 төгрөгийг би сая хэдэн минутанд босгосон байна? За нэг 3 минутанд босгосон баг тийм. За 3 минутанд 10 хүнээс 660,000 төгрөг босголоо. За та нар гадаа гараад 660,000 төгрөгийг 3 минутанд олоод ирэх чадах уу? Чадахгүй. Би яагаад босгоч вэ? За яасан бэ гэсэн чинь ингэсэхгүй. Энэ 10 хүнийг би аруулаа мөнгө өгөл гэж гуйсан байхгүй. Аруулаа мөнгө өг гэж гуйсан учраас аруулаа нөгөө 9-ийн өмнө хариуцлага хүлээгээд байна шүү дээ. За би өгөхгүй л энэ аруулаа мөнгө босгохгүй юм чинь гээд ямар ч байсан хүн болгон мөнгө өгчлөө тийм үү? Тэгээ бид нар ямар ч байсан 3 минутын дотор аруулаа мөнгө өгнө гэдэг зорилго тавьсан учраас 664,000 төгрөг босчлоо. За тэгвэл хэдүүлээ ингээл та. Энэ аруулаа бид нар нийлээд юу яасан байлаа гэж бодъё. Нэг айл болгон нэг 500,000-аар жорлонгоо өөрчлөхөөр одоо тийм жорлонг сонгосон байлаа гэж бодъё. 10 хүнийг нийлээд 5 сая төгрөг тийм үү? Тэгэхээр 5 сая төгрөг хэрэгтэй байсан чинь бид нар эхний 3 минутанда 664,000-ыг босгочлоо. Хэд дутуу? 4 сая 336,000 төгрөг дутуу. За 4 сая 336,000-ийнхаа дутууг бид нар яаж олох вэ гэж? За яаж олох вэ? Одоо ингэ энэ 10 хүнийг бид нар нэг гудамжныхан гэж бодъё. Нэг гудамжны 10 айлаас 5 нийлээд мөнгө хөөцөлдөө 5 жорлонгоо өөрчлөхгүй гэвэл эдэрт мөнгө олох уу? Олдохгүй шүү дээ. Яг л энэ гудамж бохор хിവэрэ байна. Энэ гудамжнаас орж ирж байгаа бохор ходог бохирдуулдаг хിവэрэ байна. Энэ гудамжинд ялаа нисдэг хിവэрэ байна, тийм үү? Тийм учраас энэ төр бол нийгэмд нэг ач холбогдол болохгүй хэрвээ тал нь явж ивэл. Аруулаа нийлээд явахаар эдгээр ямар ач холбогдолтой болох вэ гэхээр хөөг энэ гудамж чинь цэвэрхэн болох юм байна. Энэ гудамжны доор байгаа ходог цэвэрхэн болох юм байна. Энэ хавьяас ялаа нисгэ болох юм байна. Энэ хавьяас өвчин халтхай болох юм байна. Ингээд ирэхээр энэ арга туслах гэдэг хүмүүс гарч ирнэ дээ, тийм үү? Тэгэхээр аруулаа нийлээд явахаар олонний хүч олонгүй далаа гэдэг томьёо ажиллаж эхэлж байна. Аруулаа нийлсэн учраас. Аруулаа нийлээд гарынхаа усгийг зураад 3 сайхныхан шиг одоо юугаа жагсаалтаа гаргаад бүх хүн төлсөн юмнуудаа хавсралсны дараагаар үлдсэн 5 саяга үлдсэн 4 сая 336,000-ыг хамтдаа үзэлтэн. За хамтдаа үзэлтэхдээ өдөө орон нутагт энэ жишээг ажиллуулахаар хүмүүс юу хийж та нар энэ 4 сая үлдсэн 4 сая олох уу гэхээр хүмүүс их гой санаа хэлдэг байхгүй. За бид нар нийтийн бүжиг зохион байгуулалт такстай гэл тэ. За тэгэл бууз хийж зарна. За бид нар арт хийж зарна гэл гой санаа гардаг байхгүй. Та 10 юу хийж зарах вэ? Юу хийж тэр үлдсэн 4 сая босох вэ? Ганцхан санаа. Аруулаа нийлээд үйлчлэг зохион байгуулж чадах уу? Хандийн тоглолт зохион байгуулж чадах уу? Мөнгөтэй сургалт явуулж чадах уу? За эдгээр бол яаж игээд үлдсэн тэр 4 сая 300 хэдэн мянгасаа нэг өөрсдийн хүчээр заа юу мөнгө усах гэж үзээд янз янзын хуучин тавилгануудаа нийлж зарж үзээл тэг хуучин утаснуудаа нийлж зарж үзээл янз янзаар үзсээр хагаад өөртөө бол яаж мөнгө усах вэ гэдэг нөлөөллийн энэ график гаргана. Та нар аруулаа нийлээд хинээс гуух уу? Одоо сая баян хонгордохгүй юм босоохгүй сумын төвийнхэн яг ийм ширээнээс ингэж асуусан байхгүй. Тэгсэн чинь та нар за үлдсэн 3 саяга та нар яаж олох вэ гэсэн чинь ноолорын сэцээ эхлэнгүүд бүгд хамаатангасаа ноолорын мөнгнөөс нь
аавна гэж байгаа байхгүй. Хамаатан садны сүлжээ, дарга нарын сүлжээ, байгууллага тэгээд сонгогдсон хурлын төлөөлөгч янз бүрийн их сурвалжаас мөнгө гуйсаар хад үлдсэн 4 сая 300-ийн чинь 3 сая 500 болчлоо гэж бодъё. Цаана хэд үлдгүүлээ? За нэг 800 орчим мянган төгрөг дутлаа. Тэгэхээр нөлөөллийн схем гэдэг маань дараа нь эхний мөнгөө оруулсан иргэдэд гарч ирдэг дараагийн алхам байхгүй. Эхний мөнгөө олсон иргэд дараагийнхаа алхамыг төслөөс гуйдаг, энэ тэндээс хүнээс гуух ийм нүүртэй болж байгаа гэсэн үг аруулаа нэлчихээр. Хүнээс мөнгө гуух нүүртэй болж аваад явна. Тэгээ орон нутгийн байгууллагуудад тэгэл нөлөөлөх хүмүүстэй гуйж авч болох бүх одоо төслийнхээ дэмжлэгийг авчлаа. Гэвч цаана дахиад 700-800 мянган төгрөг дутлаа. За энийг яах вэ? Дутуу мөнгө. Энэ дутуу мөнгөө яах вэ гэхээр ингэн хөнгөлөлтийг хөөцөлтөн. За тэр олон айл аруулаад зэрэг жорлонгоо өөрчлөх гэж хүссэн учраас энэ 10 айлд хүмүүс хөнгөлт үзүүлнэ. Ямар хөнгөлт үзүүлэх вэ гэхээр түрүү ярьжсэн шүү дээ, тийм бас компаниудын жишээн дээрээс. Та нар нэг айлд бол 500 мянгаар жорлонгийн чинь барьж өгье. 10 айл зэрэг хашаага онгоолгоод, 10 айл зэрэг газраа чөлөөлөөд, 10 айл зэрэг тээврийн зардал дахин гарахгүйгээр нэг өдөрт бүх ажлаа хийлгэнэ гэвэл бид нар та нарт буулгаад өгье гэж болох нь шүү дээ. Тэгээд үлдэгдэл 700 мянган төгрөгөөр хэдүүлээ хөнгөлтөөр авнаа. 10% хөнгөлт юм уу 12% хөнгөлтөөр үлдсэн мөнгө чинь гараад ирнэ. Тэгэхээр хөнгөлт гэдэг юм ганц хүн хизээч ганцаараа авч чаддаггүй. Хөнгөлт гэдэг юм аль болохоор олуулаа нийлжиж олуулаа авдаг. Тэгэхээр нөлөөллийн схем бол олон хүн нийлэх тусмаа сайн явна, олуулаа нийлэх тусмаа хөнгөлт явна. За ингэж бид нар олуулаа нийлсэн учраас хамаагүй хямдхан, хамаагүй хурдан жорлонго өөрчлөх боломжтой болно. Дээр нь энэ бүхэн чинь бизнестэй холбогдоод явдаг. За тэгж тэр бизнесийн юу ярьдаг вэ гэхээр та нар ч гэсэн угаасаа өөрсдөө бизнесийг хэмж мэдж байгаа шүү дээ, тийм ээ. За бөөнөрөө та нар нийлүүлж байгаа мөнгөө ганц дансаар наашин тушаачгаа. Тэгвэл бид нар та нарыг яг нийлцсэн байна гэж итгэе. 10 айлын хаалга тогшоод 10 айлаас мөнгө аваад явах хүн гэж манад байхгүй. Тийм учраас нэг нь мөнгөө цуглуулад манад мөнгөө хийчих гэж ингэж харьцдаг бизнесийнхэн. 3 сайхан сумынхан сумаараа нэг хүний даасанд мөнгөө хийсэн. Тэр хашаанууд нь гоё болсон байсан шүү дээ, тийм ээ. Тэр гоё хашаануудынхаа мөнгийг бүгдийг ганцхан хүний даасанд хийсэн. Шүрээ гэдэг хүний даасанд хийсэн. Номоо уншсан байна. Түрүү ярьсан уу? Яа ярьсан. За тэр шүрээ нөхөр бол их шудраг нөхөр байгаа байхгүй юу? Тэгэхээр шүрээгийн данс байгааг бол тэдний ажил тэгж хурдан явахгүй. Яг тэрнтэй адилхан та нар олуулаа нийлэх юм бол нэг хүнийхээ дансанд мөнгөө цуглуулнаа. Тэр нэг хүний данс бол шилэн данс байна. Тэр бол маш шудраг данс байх ёстой. За ингэж санхүүжилттэй босгоно. За ингэж хэдүүлээ ямар ч үсэн нэг жорлонгоо бариад авлаа. Ямар ч үсэн нэг жорлонготой болоод авлаа. Хамгийн том асуудал бол юунд байдг вэ гэхээр хэн цэвэрлэх юм бэ гэдэг асуудал байдаг. За бүгдээрээ нийлээд жорлонгоо байгуулж авчингуудаа нэгнийгээ жорлонго очиж цэвэрлж өгөх үү? Дундгал энэ асуултыг асуусан чинь би буруу хүнээс асуусан юм уу? Үнэхээр тийм сайхан сэтгэлтэй хүн байсан юм уу? Та ингэж хажуудлах айлын хүний жорлонг цэвэрлэх үү гэдэг асууж байна. Гэхдээ цэвэрлэдэг. Дараа хайлах энэ бүх багийнхын жорлонг цэвэрлэх үү гэж. Гэхдээ цэвэрлэгэвэл цэвэрлэдэг. Тэгээ та мөнгө авахгүй цэвэрлэх юм уу гэж. Гэхдээ мөнгө өгүүлгөнөөс өгөхгүй дэрлэж цэвэрлэдэг. Тэр би бизнес олох гэдэг. Мөнгө аваач гэж хэлэх гэдэг. Би мөнгө авч цэвэрлэн гэдэг үг хэлэх гэдэг. Нөгөө эмээ болохоор шууд мөнгө дөнгөөр яах вэ? Тэр цэвэрлэнтэй гэдэг. Айгу хэцүү нэг хүнтэй таарсан. Тэгэхээр зэрэг бид нар яах вэ гэхээр тэр мөнгө авч цэвэрлэх хүнээ олно. Хэрвээ тэр хүн танаа гудамжинд байхгүй, танаа ойр орчинд байхгүй, тийм компани байгуулнаа. Тэр компани ч өөрөө тэр жорлонг цэвэрлж өгнө. За Баянбаатар аймагт цай сургалт хийхэд бол нэг компани шууд байгуулагдаад гарч ирлээ манай сургалтын дээрээс. Шууд орон нутгийн жорлон цэвэрлэх компанитай болъё, жорлон барий засыг цэвэрлэе гэдэг тийм компанитай болно гэж гарсан. Тэгэхээр зэрэг шүү дээ. Бид нар яах вэ гэхээр жорлон цэвэрлэхдээ, жорлон засварлах цэвэрлэхдээ хамгийн чухал асуудал бол ерөөсөө орон нутгийн компани байх хэрэгтэй. Хаа тэр завхнаас ирж Улаанбаатарын жорлон хүн цэвэрлэх үү? Гүү шүү дээ, тийм ээ. Тэр байтугай сонгон хайрхан дүүргээс Баян ошоор очиж, сонгон хайрхан дүүргээс Баянголоор очиж хүн жорлон цэвэрлэх үү? Барахтаа бол үгүй. Тийм учраас жинхэнэ жорлон цэвэрлэдэг сайн компаниуд бол орон нутгийн сайн компани байдгаа гэж. Тэгээд жорлон бол өөрөө маш их тийм нийгмийн хариуцлага шаарддаг. Яг тэгвэл хүний амьдрал одоо үргэлж тасралтгүй үргэлжлэдэг учраас жорлон бол тасралтгүй цэвэрлэдэг байх хэрэгтэй. Өөлж бай, зунж бай, хаварч бай, жорлонгийн цэвэрлэгээ бол тасралтгүй байх хэрэгтэй. Тэр энэ тасралтгүй үйл ажиллагааг
хангаж чадна гэдэг чинь хамгийн найдвартай банк шиг тийм ээ. Талхны компани шиг, танай бензиний компани шиг тийм ингэж тасралтгүй ажилладаг компани бол энэ ажлыг хийж чаддаг. Тэгэхээр энэ нийлүүлэгчийг та нар нийлж олох хэрэгтэй. Одоо аруулаа нийлээд орлогоо өөрчлөхөөр шийдсэн бол хинээр аруулаа цэвэрлүүлэх юм бэ гэдгийг анханасаа шийдэж энэ ажил руу ордгоо. За ариун цэврийн одоо ялангуяа жолсонтой холбоотой компани дээр нэг асуудал гардаг. Яг бол бүх хүн жолонгоо цэвэрлүүлэх ёстой. Жолонгийн үйлчилгээ харьцангуй хямд байх ёстой. А хэтэрхий үнэтэй үйлчилгээ тавьчих юм бол хүмүүс угаацаа нөгөө гадуур насгадаг хിവэрэ байдаг. Манайхан яагаад угаацаа гадуур асгаад байгааг одоо та нар нууцыг ойлгосноо. Манайхны ариун цэврийн үйлчилгээ хэтэрхий үнэтэй байгаа байхгүй. Олон хүнд хүртээмжтэй биш, хямдхан биш, амархан биш байгаа учраас тэр их үнэтэй цэвэрлэгээний үнийг даахгүй хүмүүс годомжныхаа ажгаар жалга руу угаацаа асгаж заваарад байгаа байхгүй. Тэгэхээр энэ угаацаа асгаж заваарахыг болиулъя гэвэл ямар болох ёстой вэ гэхээр жоохон төрийн зохицуулалт хэрэгтэй гэдэг юм байна. Ямар төрийн зохицуулалт хэрэгтэй гэдэг вэ гэхээр угаасаа асгаж байгаа айлыг очиж торох бол их амархан л да. Нөгөө оюун дарын нөгөө төрөний хэлдэг шиг шээчлээ одоо бай гэд мөнгө өгөөд иж магадгүй. Угаасаа асглаа дараа нь маргаашийнхаа үнсийг асгах мөнгө өгье гэж иж магадгүй. А гэтэл хамгийн зөв ухаантай зохицуулагч юу байдаг вэ гэхээр цэвэрлэгээний компаниг дэмжих асуудал байдаг юм байна. Цэвэрлэгээний компаниг төр дэмжих ёстой. Зах зээлийг нь зохицуулж өгөх ёстой. Зах зээлийн зөв хуваарлж өгөх ёстой. Үнийхэн тал дээр зөвлөгөөг нь өгөөд үнийн тал дээр одоо жишээлбэл энээс илүү үнэтэй байдлаар хүмүүстэй битээ харьцаа гэдэг үнийн хязгаар тогтоож өгөх юм бол тэр үнийх нь бодлогонд нь тусалж өгөх ёстой. Энийг үнийн тогтвортой байдлыг хангаж өгдөг ариун цэврийн бизнесийг төрөөс нь дэмждэг газарт хүмүүс угаацаа гадуур нь асаадгүй юм байна. Хүмүүс хизээч тэгж заваарахыг бас боддоггүй юм байна. За тэгээд төрөөс оролцуулах ёстой нэг зохицуулалт бол энэ газрын асуудал. Ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотой хийж өгөх асуудал. Сум орон нутаг ерөнхий төлөвлөгөөгөө иргэдийн оролцоотой хийдгүүгээсээ болоод сум орон нутагт ерөөсөө цэвэрлэх байгууламж байгуулагддаг. Цэвэрлэх байгууламж байхгүй газар ерөөсөө бизнес цэцгэлдэг. Бизнес чинь ерөөсөө дааз ихтэй угаацсыг л одоо дааж чадчихжил цэцгэлээ шүү дээ. Тэгэхээр хөдөөний хүмүүс яагаад хотод орж ирээд ингээд хотынхан бие бинийгээ бүр ад үзэх хэмжээнд хүрчээд байгаа вэ гэхээр хөдөө цэвэрлэх байгууламж байхгүй учраас тэгээд байгаа байхгүй. Үсчнээ хөдөө ажиллаулмаар байдаг гэтэл угаацаас газар байхгүй учраас хотод ирж үсчин хийгээд шүү дээ. Хувцас тийм ээ зочид буудлаа хөдөө ажиллаулмаар байдаг гэтэл бас л тэр зочдоо бийцүүлэх септик танкч байхгүй цэвэрлэх байгууламж байхгүй учраас Улаанбаатарт ирж зочлох үйлчлэгээ эрхлээд шүү дээ. Тэгэхээр зэрэг хаана цэвэрлэх байгууламж байна, хаана септик танк байна, тэнд бизнес байгаамаа. Тэгэхээр зэрэг бид нар яах вэ гэхээр ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотой хийж өгөөд иргэдийн бизнесийг орчныг тэр зохицуулж өгöd байх юм бол энэ ариун цэврийн бизнес бас цаашаа явдаг юм байна гэж. За цаашдаа та нар ариун цэврийн бизнес хиймээр бол за би ч цэвэрлэгээний компанитай болъё. За би ч жорлон тогтоож өгдөг компанитай болъё. Жорлон суултуур тавьдаг компанитай болъё. Одоо юу ч гэдэг юм те. Ариун цэврийн бизнес рүү орё гэж бодож байгаа бол энэ бизнесийг бас ойлгодог байх хэрэгтэй. Буруу орж болохгүй. Хэтэрхий армантыг мөрөөдөж хэтэрхий их үнэтэй тариф хүнд тавьчих болохгүй. Ямар байх ёстой вэ гэхээр энэ бизнес чинь хамгийн наад зах нь томрох боломжтой байх ёстой гэдэг шаардлагыг хангадаг. Ийм бизнес байх ёстой. Ямар бизнес томордог юм бэ гэхээр харьцангуй хямд бизнес бараа бүтээгдэхүүнтэй бизнес л томордог юм байна. Та нар энийг бидээр хэлүүлэхгүй мэдж байгаа. Бензиний үн нэг компани дангаараа хямдруулаа явуучвал хамаг хэрэглэгч нар хаашаа явдаг гэлээ мэдж байгаа тийм үү? Тэгэхээр зэрэг яг тэрнтэй адилхан ариун цэврийн бизнесийг цааш нь авч явъя гэвэл харьцангуй хямд төлбөртэй, харьцангуй хямд үн тарифтай олон хүнд хүртээмжтэй томрох боломжтой байх ёстой. За хувилах боломжтой байх ёстой гэж. За манай банкны салбарууд энэ талхны үйлдвэрлэлүүд энэ 8 нэрийн бараанууд одоо тийм бензин колонкнууд бүгдээр ингээ хувилагдсан үйлдвэрүүд шүү дээ. Яг тэр нэг схемээр ажилладаг, нэг загвараар ажилладаг. Одоо нэг процедуртай. Тэгээд ямар оронтой бүх юмнууд нь загварчлагдсан. Ийм бизнес бол томрох, хувилах боломжтой байдаг. Тэгэхээр ариун цэврийн бизнесийг сайн явуулъя. Хүн болгоны жорлонг өөрчлөе гэж бодвол тэр жорлонгийн бизнесийг бас загварчлах хэрэгтэй. Хэдэн цэг дээр ажиллах хэрэгтэй. Тэр нь хэдэн хүний жорлон цэвэрлж хүрэх хэрэгтэй. Энэ бүх зүйл нормчлогдсон байх хэрэгтэй. За уучлаарай нөгөө хүндэт зочин маань ирэх гэж байгаа юм болов. Би энэ утсыг авахгүй бол тий одоо яг нэг зочтой үлээж байгаа байна уу? Yes, this is me.
Yes. Uh-huh. Okay. Okay. So do you clearly, does your driver clearly know where this hotel is located? Okay, good, good. So then I'll meet you at the door in half an hour, okay? Okay, see you. Bye bye. За манай зочин ирж байгаа биш. Одоо нэгдсэн үндэсний байгууллагын байшингаас гарлаа гэж. Энэ дээр та нар намайг шийдэхгүй өстэй тий. Лоббиго бошоо хийж байгаа. За тэгээд биш тэ энэ ариун цэврийн бизнес бол тасралтгүй бизнес ах хэвээр. Нэг 2 3 жил энэ бизнесийг хийж баяжиж авчаад тэгээд шууд хаяа явчих юм бол маш хүнлэг биш юм болно. Тэгээ хэрвээ өөрөө бизнесээсээ гармаар бол бизнесээ өөр хүнд шилжүүлж гарч авах хэвээр. Яг бол хүнд үйлчлэх ариун цэврийн үйлчлэгөө тасралтгүй байх хэвээр. За тэгээ удирдлын чанартай янз бүрийн асуудал гарна. Тэр удирдлын чанартай янз бүрийн асуудалд энэ бизнес бас тасралтгүй ажилчтай ажиллаар хангаж явах хэвээр. Өвлөн жишээлбэл сорулдаг бизнес таг зогсож магадгүй л дээ. Гэтэл яг тэр хооронд өвлөнтэй айлын жолонг дулаалдаг, айлын жолонгийн суултар мултарыг сольж өгдөг энэ төр янз янзын гой ажлууд нэмж гаргаж явах хэрэгтэй байна л да. Тэгжээж энэ бизнес бол бас хүний ажилтай байлгах юм байна. За энэ ариун цэврийн бизнесийн хамгийн гол зүйл бол нийтийн эрх ашигын төлөө бизнес байдаг. Ерөөсөө эрүүл мэндийн нийтийн эрүүл мэндийн төлөө бизнес байдаг. Яаж хүнийг ариун цэвэр байлгах уу, яаж хүнийг эрүүл байлгах уу гэж хөдөлмөрлөдөг ийм хөдөлмөр байдаг. Тэгээ та нар жолонгоо өөрчлөлт гэдэг номон дээрээс уншиж байгаа гарчиг болгоны бизнесийн тухай байгаа. Одоо хамгийн ихний жолонгийн моделээс ахуулаад хамгийн сүүлийн жолонгийн модель хүртэлх бүх гарчгийг уншихад тэрэн дотроос энэ салбарт энэ чиглэлээр ямар бизнес яваад байгаа юм бэ гэдгийг та нар уншиж ойлгож болно. Тэр зэрэг жолонгийн бизнес бол маш их олон болсон. Гэхдээ энэ бүх бизнесүүд бүгдээрээ нийгмийн хариуцлагатай нийтийн эрх ашигын төлөө ийм бизнес байдаг. За сүүлийн үед жолонгийн бизнесийг залуучууд их эрхэлж байгаа. Бид түрүү ярьсан тийм ээ. Технологи ярьж байгаа үед. За ямар залуучууд энэ бизнесийг хийгээд байна вэ гэхээр дандаа инновац гаргадаг, шинэ бүтээл гаргадаг, патент авч чаддаг, тэгээ патентээ зарж чаддаг, компани шинэ моделийг бий болгож чаддаг, бүхэл бүтэн шинэ систем бий болгож чаддаг. Тийм залуучууд жолонгийн бизнесийг эрхэлж байгаа. За энд одоо та нарын нөгөө харж байгаа зүйл бол нөгөө зөөлөн дайжестер гэдэг тийм ээ. Нөгөө хаймар нөгөө нэг зөөлөн септик танкны зураг байна. Энэ септик танкийг Кембрижийн их сургуулийн докторийн зэргийн 2 оюутан бүтээсэн. Энэ 2 оюутан патент авсан. Сургуулаа төгсөөгүй байхдаа саятан болсон. Би энэ залуучуудтай уулзсан байхгүй юм тэгэхэд. Тэгэд хөөш та нарын бүтээсэн септик танк чинь манай хөдөө бол яг тохирох юм байна. Малчид ингээ малынхаа басыг бараг хүнийхээ бастаа нийлүүлээд тэгтэл газаа үйлдвэрлээд байх юм байна. Наадах чинь яаж авах вэ гэж гоохгүй асуухгүй. Тэгсэн чинь танаа Монголд ойрын үед энэ очихгүй баха гэсэн. Яасан гэсэн чинь ойрын 5 жилийн бүх бүтээгдэхүүнийг Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын урьдчилан худалдаад авсан. Тэгэхээр Америкчууд яах нь вэ гэхээр салаа цэргийг нэг септик танктай нэг газар руу явуулчих нь шүү дээ. Тэргүүд баалаа шээлээ, газаа гаргалаа, газаараа галаа түллээ. Гарсан ялгцсныхаа нөгөө ялзамгаар ногоогоо тарилаа. Ямар ч цөл газар очисон тэд нар идэх хоолтой түлэх түлээтэй тэгээд бааш хийсэн цэвэрхэн ингэж явж хахаар сэтгэж байгаа юм байна. Тэгэхээр зэрэг энийг бол Америкийн батлан болох юм ойрын 5 жилийн бүх бүтээгдэхүүнээ урьдчилаад худалдаад авсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу харуулж байна вэ гэхээр жолонгийн бизнес бол том бизнес болсон юм байна. Асар том бизнес болсон юм байна. Эндээс тэрбумтангууд төрдөг болсон юм байна. Саятангууд төрдөг болсон юм байна. Ганцхан эдгээр энийг яаж хийгээд байна гэдгийг бид нар сэтгэх хэрэгтэй. Тэгэхээр яаж хийгээд байна гэдэг аргууд бол энэ манай жолонгоо өөрсдийн номон дээр жолонгийн загвар болгон дээр нь байгаа шүү. Тэгэхээр зэрэг бид нар жолон гэхээр зүгээр л нэг өнөө маргаашийнхаа хэмжээнд битээ сэтгэрээ. Маш гоё шинэ бизнесийн орчин бас энд гарч ирж байгаа шүү гэж. За энэ дотор тэг франчайзинг хийж болно гэдэг тэр ганц өгүүлбэр дээр би ганц нэмээд тайлбарч байна. Танаа шунхлаа компани бол одоо өөрийнхөө франчайзыг байнга хийж яадаг компани баггүй. Франчайз гэдэг юм их хийж яадаг компани шүү дээ. Анх одоо жишээлбэл ганц Youngster ихэлсэн байлаа гэж бодоход салбараа байгуулна гэдэг чинь дараагийнхаа хүнд франчайз хийж яана гэсэн үг. Тэр салбар нь дахиад цаашаа салбар байгуулна гэдэг бол тэр модельээрээ дахиад нэг франчайз байгуулж яана гэсэн үг. Франчайз гэдэг чинь бизнесийг модельтэй, схемтэй, орон тогтоонд бүх юмтай хуулбарлаад авч явахыг л хэлдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг жолонгийн бизнес бол яг адилхан. Маш гоё зөв жолонгийн нэг бизнес төрсөн байхад нэг 20 хүнд 200 хүнд гоё үйлчилдэг бизнес төрсөн байхад тэрийг 200 дараагийн 200 үйлчилдэг бизнес болгож
франчайз хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр энэ франчайзыг бол хамгийн сайн хийж байгаа жишээг одоо энэ манай номон дээр байгаа e-toilet буюу тэр нийтийн жорлонгийн франчайзын жишээн дээрээс та нар үзээрэй. Энтхий. За доктортой хөгжлийн зорилт гээд 2030 он хүртэл тавьсан зорилтууд байгаа. Энэ зорилтод бол нийт улс орнууд дэлхийн нийтээрээ энэ зорилтын төлөө явж байгаа. 2030 он гэхэд дэлхийн нийт ерөөсөө жорлонгоо өөрчилсөн байна гэсэн зорилго тавьсан байна. За энэ зорилгыг биелүүлж гэнэ үгүй гэдгийг шалгахаар одоо өнөөдөр манай зорчин ирэх гэж байгаа шүү дээ. Яг үннийг хэлэхэд бол одоо энэ унтны ус ариун цэврийн талаар амлалтаа энэ Монгол улс биелүүлж гэнэ үгүй гэдгийг л үзэх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг 2000 оноос 2015 он хүртэл мянганы үсгийн зорилт гэж яригддаг байсан тийм үү? Тэр мянганы үсгийн зорилтын дотор байсан 8 зорилтоос Монгол улс ганцхан зорилгоо биелүүлээгүй байхгүй юу? Ерөөсөө жорлонгоо л биелүүлээгүй. Бид нар боловсруулалтаа биелүүлсэн, одоо гендрийн харьцаагаа нэлээд дөхүүлсэн, ядуурлаас гарах дээр нэлээд мэдсэн, эрүүл мэндийн талаар бид нар маш их амжилт гаргасан, их нялхсан эндэгдлийг бид нар маш сайн бууруулсан. Ганцхан Монгол улс мянганы үсгийн зорилтоос ганцхан ариун цэврийн зорилгоо биелүүлээгүй байхгүй юу? Гэтэл 2030 он хүртэл дахиад энэ зорилт чинь үргэлжилж байгаа. Одоо 17 зорилт нүүбээс тавьсан явж байгаа. Тэр 17 зорилтын чинь нэг нь жорлонгоо өөрчил гэдэг л зорилт байгаа байхгүй юу? Тэгэхээр манай өнөөдрийн сургалт та нарын өнөөдрийг хийх гэж байгаа манлайлал, та нарын цаашдаа хийх гэж байгаа энэ бизнес юу руу явуулдаг байгаа юм бэ гэхээр дэлхийн нийтийн зорилгыг хангаж биелүүлэхэд дэлхийн нийтдээ хөл нийлүүлж явах чинь туслах гээд байгаа маа. За ингээд дэлхийн нийтийн зорилгын нэг хэсэг болчихлоор бас цаана ямар гоё үр дагавар гарч ирдэг вэ гэхээр жорлонгийн салбараар бизнес хийж байгаа бизнесмэнүүдийг дэмждэг дэлхийн нийтийн сүлжээ гараад ирт юм байна. Тэгэхээр Toilet Board Coalition буюу жорлонгийн бизнес эрхэлж буй компаниудад туслах олон улсын сүлжээ байгуулагдсан. Энэ сүлжээнд орж яаж жорлонгоо байгуулах вэ, яаж жорлонгоор сайн бизнес хийх вэ гэдэг зөвлөгөөг авахын тулд ямар байх ёстой вэ гэхээр та жорлонгийн бизнес эрхлэх ёстой. Тэгэл та жоохон англи хэл мэдээл имэйл биччихдэг байх ёстой. За ингэхэд бол компани яаж удирдах уу, ямар менежмент хийх үү, ямар бүтцтэй болох уу, бүтээгдэхүүнээ яаж одоо зохиомжлох уу, бүтээгдэхүүн үн тарифаа яаж зохицуулах уу гэдэг их гой юмнуудыг зааж өгдөг. Тэгэхээр зэрэг энэ Toilet Board Coalition гэдэг зүйлийн хаяг, харилцах хаяг бүх юм манай номон дээр байна. Тэгэхээр дэлхийн нийтийн бизнесмэнүүд ер нь ямар болсон байна вэ? Зүгээр л нэг дов довн дээр нэг жижиг жорлон бариа суугаадахаа болсон байна шүү дээ, тийм үү? Яадаг болсон байна вэ гэхээр тэр довныхон жижиг жорлон хүртэл дэлхийн бизнес болгож чаддаг болсон байна. Дэлхийн сүлжээнд холбогддог болсон байна. Энийг яаж зөв хийх вэ гэж олон улсын тэр олон саятангуудаас зөвлөгөө авдаг болсон байна шүү дээ. Тэгээ энэ зөвлөгөөг аваад бүр хамгийн муу ядуусын хорооллын нөхөн жорлонг цэвэрлдэг ажлаас ахуулаад саятан болчихсон. Одоо бүр бизнесээ бүр экспортлж байгаа хүний тухай жишээ манай номон дээр байна. Таны ариун цэвэр миний бизнес гэдэг нэртэй тэр гарчгийг уншаад үзээрэй. Тэр залуу бол маш энгийн даруухан ажилгүй залуу байсан. Тэгээд дэлхийн энэ жорлонгийн эвсэлд нэгдснээс хойш яасан бэ гэхээр олон улсын хэмжээнд бизнес хийдэг, жорлон цэвэрлдэг ийм компани эзэн болсон. Тэгээд энэ компани эзэнтэй би бас ихэд таарлаж байсан. Тэр хүн үнэнхээр хөгжилтэй тийм аз жаргалтай гоё залуу байсан. Тэр хүн яаж аз жаргалтай болсон бэ гэхээр эхлээд өөрөө тэр хүн тэндээ айгүй өмхий үнэртэй, айгүй муухай бизнес хийж гэнэ гэж боддог байсан. Гэвтэл энэ жорлонгийн бизнесийг дэмждэг олон улсын сүлжээнд ирсээд тэнцэнээс олон улсаас маш сайн менежментийн зөвлөгөөнүүд авсан. Одоо бол үүндээ галзаж яваа нэг саятан залуу энэ Угандагийн номер 1 од. Угандагийн сүүлийн үеийн хамгийн номер 1 од нь жорлонгийн бизнесийн залуу байна шүү. За ийм байдлаар бол бид нар жоохон мөрөөдөж харах хэрэгтэй. Инновац бидэрт хэрэгтэй байна, дэлхийн нийтийн сүлжээ бидэрт хэрэгтэй байна. Өнөөдрийн бидний дов жолгондоо шийдэх гэдэг асуудал бол дэлхийн асуудал юм байна. За энийг дэлхийдээ хамт шийдцгээе. Бид нар чадах юм байна, бидэрт бүх юм байна гэдэг ийм урам зоригтойгоор та бүхэн танхимаас гараасаа гэж бодож байна. За амжилт хүсье.